Надад тэр хүүхдийг маш их сонсч. Энэ оюун сайханд орж ирсэн шавч. Наад зүгээр. Ийм биш энэ саналаа осч. Тийш саналаа сонсч байгаа юм. Тийм болондоо багштайгаа нэг шиг би одоо за намайг 82 гэдэг хүүхдүүдээ би энэ налах дүүргийн засаг даргын ажил албан тушаалыг хашдаг ийм хүн байна. За одоо бас яг таамартай гэх юм налахын олон цогцлбор гэдэг сургуулийн 2003 оны төгсөгч. Налахын хүүхэд одоо налах дүүргийнхээ засаг даргаар ингээд томилогдоод ажиллах юм хувь заяа тохиол. Өнөөдөр бас одоо жилийнхээ ойн дээр та нарын одоо энэ амжилтыг хуваалцахаар бас энэ цаг мөчид уулзж байна. Ийм одоо хувь тохиол тохиолж байгаад бас баяртай байна хүмүүст. Та нар бүгдээрээ баяр үргэн. Тэгээд юу яа? Танай одоо багийн ахлагч гэж байдаг уу? Эсвэл одоо тустай төрөл юм. Надаа энэ амжилт үзүүлснээр хэн танилцуулах вэ? Хамгийн ахмад нь эсвэл хэн? За, тэгвэл бид босоод цаахан багийнхнаа танилцуулаад, үзүүлсэн амжилтаа танилцуулаад, өөрийгөө танилцуулаад. Намайг хэлсэн бод 103-аас нэмэн гардаг. За. Тэгээд манай сонголт хичээлдэг. Тэгээд бороо авсан цав. Тэгээд алт мөнгөлж бүгдээ авсан. Бүгдийг авсан. Бусад хүмүүс шинэ хөдөлсөн юм бусад авсан. За 103 дуус сургуулиас хэдэн хүүхэд байна? Чи ганцаар байна тий. За манай олон цогцлбороос хэдэн хүүхэд байна? За өөрсдөө танилцуулаарай хэд хэдгээр анги вэ? Намайг Мишель гэдэг дөрөвдүгээр ангиас 4-ийн 3. За 4-ийн 3. Аа багын гэдэг. Намайг яасан? Намайг хүсэлээр 4-ийн 1 ангиас. За боломжтой. Намайг яасан гэдэг би дадлаа. Эрдмээр гэдэг сургуулийн дадлаа юм уу? За эрдмийн оруулсан. Өөр эрдмийн оруулсан юм байна. За. Намайг Игэнэ гэдэг би 3-ийн 6 ангиас. За. Намайг Анаа гэдэг би 6-ийн 5 ангиас. За 119 хэдэн? За энэ гэдэг байна. Намайг Шулуун гэдэг би 119 За манай хоёр юм дээ аль сургууль вэ? Өөдөө юм уу? Чи аль сургууль вэ? Аль сургууль вэ? Эрдмээр директор юм. Нэг юм дээ. Нэг юм. Чи аль цэцэрлэг юм? 123 дуус цэцэрлэг юм. Энэ хойдлын дулааны станц яваад юм. Одоо ахлах үйл өгөө. Хизээ сургууль байна. За ямар ч байсан бүгдээр баярлалаа хүмүүстээ. Тэгээ та хэд манаас 2025 оныг амжилттай үлдэж ээж аавыгаа баярлуулж, багш нарыгаа баярлуулж, налах дүүргийнхээ одоо бас нэр хүндийг өндөр дүргэж, өөрсдийн одоо мэдсэн чадсан зүйлээрээ бас бусдыгаа манлайлж, бусад хүмүүсттэй одоо үлгэрлэл дөөрөд үзүүлж байгааг нь бол та тэр бахархаж баярлаж байгаагаа бас хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. Дүүргийн засаг даргын жижигхэн умгар өрөөнд одоо энэ том том цомуудыг барьж орж ирсэн хүүхдүүд та бүхнийг харах бол сайхан байна. Би та бүхэнд бас баг хамт олноо танилцуулъя. Манай дүүргийн засаг даргын онцлогч, иргэдийн хурлын төлөөлөгч, яг одоо энэ нийгэм боловсролын салбарыг хариуцаж ажилладаг Мегмар Сүрэн гэж энэ хүн байна. Мөн одоо налахын өмнө нь одоо ийм залуу байж байгаа. За манай гэр бүл хүүхд төвчлийн төв буюу одоо яг энэ хүүхдийн асуудлаар хариуцаж ажилладаг, хүүхдийн эрх зөрчгөөс ахуулаад хүүхдийн одоо сургаж хүмүүжүүлэх гээд бүхэл асуудлыг хариуцдаг байгууллага байгаа. За энэ байгууллагын дарга нь бол бэлгүүн гэж нэг энэ залуу байна. Боловсролын эцсийн дарга инх учрал байна. Олон цогцлбор сургуулийн захирал Оюун сайхан байна. 119-р сургуулийн захирал Ганбат байна. За бусад багш нар болон манай тамгын газрын одоо баг бүрэлдэхүүн ингээд сууцгааж байна. За энэ бол одоо миний албан өрөө. Гадна дотны зочид төлөөлөгчдийг хүлээж одоо нэг ийм өрөө байдгийн. Тэгээ та хэд манаас энэ өрөөнд орж ирж Монгол төрийнхөө одоо бас энэ сүлтэн доор энэ амжилтаа одоо багш нартай, ээж аав нартай үзүүлж гайхуулж байгаа нь бол үнэхээр бахархалтай байгаа шүү гэдэг дахин хэлье. Тэгээ бид нар бол одоо налах дүүргийн өнгөрсөн орон нутгийн сонгуулиар одоо манай баг хамт олон амжилт үзүүлж ялалт байгуулад 28 оны
4 жилийн сонгуулийн циклд бол хэд хэдэн амжилтуудыг одоо гаргахаар зорж ажиллаж байна. За тэрний одоо хамгийн том зорилгын цаад одоо санаа нь бол алаагийнхаа хүүхэд багчуудад алаагийнхаа иргэдийг ая тухтай амьдруулахын орчин нөхцөлийг бүрдүүлэхээр бид хичээж байгаа. За одоо ойрын жишээ гэвэл бид нар алаах маань ингээд тэлж хөгжих боломж болцоо. Бидний одоо хүсэж мөрөөдөж байгаа ажил дээр хамгийн том толгойн өвч болж байгаа ажил. Энэ бол дулааны их усүр цахилгаан станцын асуудал. За бид нар яг одоо байгаа хурдаараа ажиллаж чадах юм бол бид нар ирэх хавар дулааны станцынхаа шавыг тавьж суурийн ажлыг эхлүүлэх юм боломж байгаа. Энэ маань юу хэлж ийн гэвэл та хэдийн сургуулийг өргөдгөх, та хэдийн одоо цэцэрлэгийг шинээр барих, одоо надахад ая тухтай орон сууцны төслүүд хэрэгжих энэ дулааны станц гэдэг зүйл бол хамгийн чухал. За ингээд харддаг бол нөгөө 80 бай бидстаа л гэдэг байгаа зү. Тэр чинь нөгөө газартай холбоотой учраас намайг тэгээд байгаа. Тэгэхээр хэдүүлээ бол яг сургууль орчныхон газрыг сайхан зузалж авах. Энэ газрыг бол та нар зөвлөв. Хамгийн бодит жишээ бид нар хөл бөмбөгийн холбооноос алах дүүрэгт хөл бөмбөгийн талбай барихаар бид нар оюун санхын захиралтай яриад талбайн чөлөөлөлт газрын зураг авалтууд ингээ хийгдээд явж байна тийм. За энэ одоо бүтгийн бол бид нар хөл бөмбөгийн холбоо буюу FIFA-гийн хөрөнгө оруулалтаар олон цогцлог сургуулийн хашаан дотор хөл бөмбөгийн талбай барихаар бид нар ажиллаж байна. Ирэх жил. За дөрөвдүгээр хороондоо бас бид нар хөл бөмбөгийн талбай хийхээр ажиллаж байна. Энэ мэтчлэн ингээд хүүхд багчуудад зориулсан ажлуудыг хийнэ гэдгийг та бүхэндээ бас хэлье. За тэгээд эцэст нь та хэд маань энэ одоо өөрийн сонирхож байгаа салбар, энэ одоо үзүүлж байгаа амжилтаа битгий орхиор ийм газар алга бол олон үндэстэн настай амьдардаг. Яг өнөөдөр статистик тоогоор 27 настай амьдарч байна. Бие биенийгээ хүлээн зөвшөөрч хүндэтгэн юм нэгдэлтэйгээр 100 гаруй жилийн хугацаанд өнөөгийн алгахыг та бүхэн аав ээж өвөө эмээ бий болгосон. За ингээд одоо хэдүүлээ дараагийнхаа одоо 100 жил алгахыг ямар түвшинд хүргэх үү, ямар ирээдүйг бий болгох уу гэдгийг хэдүүлээ сайхан хамтарч ажиллаж та бүхэнтэйгээ санаа бодлоо солилцож ингэж ажиллана гэж бодож байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ одоо оюун ухааныхаа энэ самбин энэ одоо түргэн бодох чадвар, сэтгэн бодох чадварыг битгий алдаарай. Яагаад гэвэл манай налах би түрүүн та бүхэнд хэлсэн энэ газар сургасан хүмүүс бол асар өндөр оюуны потенциалтай дэлхийн хүмүүс налахаас түрүүн гарсан ийм бүрэг шүү. Та хэд маань эцэг эхээ сайн хайрлаж, багш нараа хайрлаж, энэ амжилттай өшөө сайн баттгаж, илүү сайн хичээж онц урцаагаарай. Би танарт хоёрхан жишээ хэлье. Одоо NASA гэж бидэнд та бүхэн сансар судлал. Америкийн нэгдсэн улсын Ohio гэдэг тэр одоо Cleveland гэдэг хотод NASA-д ажилладаг монгол хүн байдаг. Тэр хүн манай налах юм. Физикийн шинжилгээ ухааны одоо эрдэмтэн хүн байж байгаа. Бид нар NASA-д ажилладаг монгол хүнтэй тэр хүн нь налахын хүнгээ таад маань сайн бас бодож бахархаж явна. Ирэх хавар бид нар энэ хүний нэрэмжит физикийн олимпиадыг зохион байгуулж байна. Бас нэг жишээ та бүхэн саяхан үзсэн Physical Asia гэдэг одоо 48 улсад үзэлтээр хэрэгжүүллээ. Хамгийн сүүлд одоо ялагдчихад нэг тугандаа нэг нарны циркийн жүжигчин Монгол улсын гавьяа жүжигчин лав гочргээ залуу туганд хүргэж байгааг харсан уу? Тэр бас манай налахын залуу. Яг та чи хүүхэд байхасаа эхлээд циркийн урлагаар хичээллэж ийм амжилтыг үзүүлж нэг орцны бүр нэг хөрш тийм найзууд бит хоёр. За одоо Герман тоглолтоор явж байгаа. Нэг сарын сүүлээр ирнэ. Налахтай ирнэ. Би налахтай ирж налахын хүүхэд багчуудтайгаа уулзаарай гэж хэлсэн байж байгаа. Та хэд манаас чадвал лав гочрыг ирэхээр уулзаарай. Тэгээ энэ мэтчлэн ингээд дэлхийн Монголын одоо сор улсын хүмүүс бас энэ газраас төрөн гардаг учраас та хэдэд ерөөсө бүх боломж байгаа. Дээрэс нь интернет орчин, өнөөдрийн та нарын сурч боловсрож байгаа орчин бол биднэрт байгаагүй маш том боломж байгаа учраас та бүгдээрээ хичээж дэлхийн хүн болоорой гэж та бүхэнд өргөё. Тэгээд бүгдээрээ амжилт үзүүлээрэй заяа. Энэ хүүхдийг би түрүү нөгөө анх орж ирээд мэрэгэн зүтгэлгээд нэр нь онцгой байсан учраас өөрийнхөө санхтээс болгосон. Ирээдүйн засаг дарга болж та нарсаа цээжлээд байна. Сент Тбилис хотод болсон UCMAS International Competition World Cup 2025 олон улсын тэмцээнд амжилттай оролцож авралын талархал илэрхийлээ. Налаар дүүргийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө гормдгийн зөвлөлийн зөвхөн аюун хэрэгжээ. Баярлалаа. За хятад
бичгийн бичиг өгч байгаа юм байна. Эрхэм хүндэт гэгээлэн танаа гэж. Монголын сурагчдын холбооноос санаачлан жил бүр уламжлуулсан зохион байгуулдаг оны тэргүүний сурагч шалгаруулах үйл ажиллагаанд оролцсон сурлага, авиас чадвар, урлаг спорт, идэвх оролцоогоор сургууль, хамт хамт олноо манлайлан шалгарсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагналуулах оны тэргүүний сурагч За энэ хишиг дүүрэн маань муу адилхан сурагчдын холбооны оны тэргүүний сурагч болсон. Ажлын адилхан учраас за баярлалаа. Шүх хичээж ажиллаа. За. Муу адилхан. За энийг уншаад үгэй. Эрдэнэ оргил сургуулийн 6-гийн 5 ангийн сурагч Өмөрбекийн Ануура таныг сурлаг спорт, урлаг нийгмийн идэвхээрээ хамт олноо өдөрдөн манлайлсан тул Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагч алтан медалаар шагналсан байна. Монгол улсын дөрвийн долоогоор цаалаад дээд нэрчээ. За эрхэм хүндэт эрдэм сайхан уугтай бадамжмаа. Амжилт үзэл үзүүлж ийм гоё өгдөг ш. Аав ээж хэлмэрийг дуудаад шагнал аваа, бэлэг аваа. Баярлалаа. Нэг үсэн юм гартаж байгаа. Мөн одоо шамаа сурагчтай холбооны тэргүүний сурагч. Олон залбар сургуулийн 5-ын 4-ийн бадамжнаар мөн тэргүүний сурагч болгосон байж байна. За баяр сайхан оолтой хүсэл баяр. Чи бол инээд өөрөө инээдээс авч. За хараага жоохон дэш. Нөгөө апдейт хөгөлтэй байдаг шүү дээ. Өөтөө нөгөө байшинтай. Чи бол тэргүй биш. За муу адилхан тэргүүний сурагч. Олон зочдын сургуулийн үеийн нийгмийн хүсэл баяртай тэргүүний сурагч болсон байна. За Эрдэнэ оргилын 3-ын 6 ангийн сурагч гэгээлэндээ мөн одоо тэргүүний сурагч алтан медаль өгсөн байна. Аз жаргал үсэ ямар гоё нэртэй баяр үргээ авах. За. Чиний гарын за шинжилгээ хийх шүү. За.
За Эрдмийн оргилын 1-2 ангийн сурагч аз жаргалыг Монголын сурагчдын холбооноос оюунлаг сурагч алтан медалаар шагнасан байна. Дэшин гэж байгаа. Маш аргач. Жисэн төмөр огтой мэрэгэн зүтгэл. Хаашаа. За хоёулаа ч одоо өстө. Сандал дээр самбац хосоочтой юм. За энэ дэлгээр барьчих. Тэр наад миний сандал маш их хүчтэй. Би чамаа өөр сандал дээр гişмэж байгаа юм ингэж байгаа гартуулж. За мөн одоо оны шилдэг хүүхд болсон юм байна. Тэгээ 123 дугаар цэцэрлэгийн А бүл бэлтгэл А бүлгийн мэрэгэн зүтгэлдээ бас бүгдээр баяр үргийн оны шилдэг хүүхд болсон. Энэ нэр заавал энийг авч байгаа шүү дээ. За маш аргач. За хоёулаа ши зураг. Инээ. Бахас. За чибэж юм чи. Бид нар энэ 23 дугаар цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр буулгаж барихаар өчтөр уулзалтууд аягүй амжилттай болсон. Тэгээд энэ 23-ыг бид нар буулгаад гадны санхүүжилтээр барьчих юм бол 123-роо хөгжиж байгаа. Тэгээд за мөн адилхан Монголын сурагчдын холбооны 2025 оны оюунлаг сурагч болсон байна. Тэгээд Ярасэлтэй амжилт хүсэн Эрдэнэ за баяр үргээ. Нэг төрлийн тулууг мөн Монголын сурагчдын холбооны оюунлаг сурагчаар шагнасан байна. Бүгд баяр үргээ. За мөн Монголын сурагчдын холбооны оюунлаг сурагч алтан медалаар шагнасан байна. Олон цэцэрлэг сургуулийн 4-3-ын сурагч Мишель гэжээ. Баяр үргээ. За бүгдээрэнд нь дахин баяр үргээ. Баярлалаа. Асуу өө энэ ившээцсэн. Жоо хатаа. Чи заримдаа бас хатууцсан. За асуулттай хөхтөн. За багш нараас нь эцэгчүүдээс нь төлөөлөд хэдүүлээ бас асуулт ярилцдаг байлаа. За. Сайн байна уу? Налаа салбарыг багш багтуудад салбарыг багш. За ерөнхийдөө нөгөө салбарынхаа юу гэж хэлцүүлэх гэж бодлоо, амжилтуудыг танилцуулах гэж бодлоо. Бид нар налаах дөрөвд салбарын салбараа нэгээд 4 жилийн өмнө үзчихэв. Энэ хугацаанд бид нар нийтдээ 8 дотоодын тэмцээн, 4 удаагийн гадаадын тэмцээнд оролцлоо. За тэгээд 8 дотоодын тэмцээнд Монгол улсын нийт 21 аймагт байгаа салбар одоо 9 дөрвөөс ингээд бүгдийг оролцоод жил болгоныг 1000-1500 орчим хүн оролцдог. Тэр тэмцээнд манайх багийн амжилтаар дандаа тэргүүн байр гэж явж байна. Одоогийн байдлаар гадаадын тэмцээнд болохоор нөгөө дандаа санхүүгээ эцэгчүүд маань өөрсдөө даадаг учраас ерөнхийдөө нэг жил болгон одоо нэг Америк руу нэг жилд 2-3 хүүхэд юм уу олон улсын тэмцээнд одоо нэг хамгийн доод нь 5 хүүхэд 5-аас нэг 11 хүүхдийн хооронд ингээд явж байна. За тэгээд эдгээр хүүхдүүд маань очсон тэмцээн болгондоо яг аврагын одоо чемпион цом одоо тэгээд алтны цом, өнгөн цом, хүрэл цомууд эзэн болоод ирж байгаа. Энэ удаагийн тэмцээнд болохоор бид нэр одоо энэ 2 үлдээ цом байна тийм үү? Энэ бол чемпион цом багтаа авах. За ингээд Монгол улсаас нийт 6 чемпион цом авсны 3 чемпион цомыг налах дүрт авчирсан байгаа юм. За тэгээд амжилт чанараар ерөнхийдөө налах дүргийн
Бүгд багчуудад бас нэгээр бичиж байгаа гэдгийг дуулгахад бас таатай байна. Тэгээд одоо цаг зав бүх юмаа зарцуулж байгаа ээж аав нартай бүгдээрээ талархаж яваарай. Боломж болцоог та хэдэд олгож та нарыг өнөөдрийн одоо самтан төргөн бодох чадвар, энэ сэтгэн бодох чадвар, та нарын одоо дахны хөгжлийг одоо өшөө сайн задлаж одоо бүх одоо боломж олцоо гэж нээж өгч байгаа багш нартай бас баярлаж яваарай. Тэгээд та өшөө хичээгээрээ Монгол улсад 6хан байгаа цомын 3 налгах байна гэдэг бол сайхан байна. Тэгээд та бүхэн бол одоо ирээдүйн одоо дэлхийн хүмүүс болоорой гэж би дахин хэлээд байгаа чинь та нарт сурч боловсрох бүх боломж болцоо чинь байгаа шүү. Дээрээс нь та нарыг ингэж их гоё дэмждэг ээж аав нар ч бас байгаа учраас та нарт бүх боломж байна гэдгийг бас хэлье. Тэгээд би бол та дээр багах чинь та маань өшөө амжилт үзүүлээрэй. Бусад хүүхдүүдтэй сайн эргээр нөлөөлөөрэй. Энэ одоо самтан болоод энэ оюун ухааны одоо спортыг өшөө сайн дэлгэрүүлж, бусдад түгээн дэлгэрүүлээд Налхахын нийтээр одоо энэ амжилт үзүүлэхэд бас та хэд маань гар бие оролцоорой гэдгийг хүсэн өрөөё. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Жил одоо хэдүүлээ Налхах төвөртэй энэ дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээс гадна маш их бүгдээрээ мод тарих хэрэгтэй. Бүгдээрээ эмээ өвөгийн дөө өөрийнхөө гэрт сургуулийнхаа орчинд бүгдээрээ сайн моднууд тарьцаагаарай. Энэ мод бол өнөөдрийн Налхахын агаар болон хөрсний бохирдлыг бууруулах одоо хамгийн том алхам. Тэр та хэд бол энэ оюун ухааны одоо энэ чадвартай хүүхдүүд учраас бас байгаль их дэлхийд мод тарьж модны одоо сайхан төгөлийг бий болгож энэ Налхах дүүргийнхээ амьдарч байгаа орчныг бүгдээрээ сайжруулахад бас гар бие оролцоорой гэдгийг хүсэн өрөөё. Тэгээд багш нартайгаа ээж аав нартайгаа хамтарч бүгдээрээ ирэх жилээс мод тарьцаагаараа тэгээд бид нар бас маш том төслүүдийг хэрэгжүүлэх гэж байгаа учраас ингэж ярьж байгаа. Тэгээд хамтарч бас бид нартэй мод тарьж болно шүү хүүхдүүдээ. За амжилт хүсье та нарт. Охин манайд дэлхийд 3 удаа явж байгаа. 3 удаага орж ирж байгаа. Энэ он тэгэхэд одоо он гараад Америк руу ирээд нэг удаа бит хоёр хоёулаа орсон. Оны сүүл дахиад орж ирж байгаа.